Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж байгаа энэ төсөл хамрагдсандаа баяртай байна. Энэ төслийн гол зорилго нь бидний ирээдүй болсон хүүхдүүд маань байгаль дэлхийтэйгээ зөв боловсон харилцах. Тиймээ бид нар үр хойчтой унган төрхөөр нь байгалаа үлдээж өгөх. Тэгээ бас тал талын төрөл бүрийн ач холбогдолтой төсөл гэж бодож баяртай үлээ авч байгаа. Ингээд цаашдаа энэ кабинета улам өргөжүүлэн хэлж хүүхдтэй экологийн боловсрол олгоход багш нар маань гар санаа нийлж урам зоригтой ажиллана гэдгээ хэлье да. Бидний үр хойч хүүхдүүд маань байгаль хамгааллын чиглэлээр түүн дотроо зэрлэг амьтад, гэрийн тижээмэл амьтад, ховор амьтад гэдэг ийм гоё том самбар одоо хөшгөөрөө хүртэл самбар хийсэн те. Энд чинь өөрөө нөгөө танин мэдхүү болчихж байгаа байхгүй хөшгөөч гэж болно. Гэтэ хамгийн гол нь хөшиг хүртлийн танин мэдхүү мэдээлэл мэдлэг олгодог ийм боломжийг хүүхдүүдэд бас олгож байгаа. Танаа сургуулийн хамт олонд бас их баярлалаа. Энэ бол их сайхан шин сэтгэлгээ байна. Боловсролын чиглэлд оруулж байгаа энэ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт бол маш зөв ажил гэж бол олон улсын төвшөнд бол бас үнэлэгдэж байгаа. Тэгэхээр тэр утга агуулгын хувьд одоо энэ багшийн гарын авлага байна, хүүхдийнх нь өөрийнх нь бас гарын авлага байна лээ. Тэгээ ингээд үзэх юм бол хүүхдүүдтэй зориулсан байдлаар цаашдаа бидний зүгээс ерөөсөө л суралцах таатай орчныг бүрдүүлж өгөх. Тэд нар маань төгсөж том болохоос өмнө бид нар өнөөдрийн байгаа нөхцөл байдлыг нэгтэлтэй байгаль орчны асуудлыг ойлгох, өсөхдөө байгаль орчноо хамгаалдаг ийм хүн болж бас өсгөх төлөвшүүлэх ийм бодлого зорилтын хүрээнд бол байгаль орчин айлжуулалтын хамт бас ажиллаж байгаа.